хүний эрхийг хангах дээр бол аль нэг байгууллага, ганцхан байгууллага хаяглагадаад тэр нь хийчдэг бол өдийн хугацаанд мэдээж хүн төрөлхтөн нэг байгууллагатаа энэ чиг үүргийг өгч байсан. Тийм биш учраас гүйцэтгэх хэрэгмэдлийн хүрээнд энэ бодлогоо тодорхойл тэрэгжилтэй ханга гэдэг нь явж байна. Хууль тогтоомжийг батлах үүрэг нь за улсын хурлд тэнцэж хуваалцахгүй үед явж байна. Энэ донд хүний эрхийн үндэсний комисс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэвэл бид нар оншийг тогтоох гэж одоо зөвлөж хэлье. Хэрвээ хүн ингээд асуудал байна, эрүүл мэндэд гэхээрээ ерөнхий эмчэд ханддаг. Тэгээд хэрвээ одоо айл нэг илүү нарийн мэргэжлийн эмчэд харнах шаардлагатай бол түүнийг нь зөвлөдөг. Яг л энэтэй адилхан үүргийг гүйцэтгэж луужингийн үүрэг, оншийг тогтоох үүргийг хүний эрхийн үндэсний комисс хуулиараа гүйцэтгэдэг. Харин тэр тогтооцсон оншийг эмчлэх тэр заагаад байгаа луужингийн зүг энэ хандах асуудал бол бусад төрлийн байгууллага ялангуяа засгийн газрын үүрэг байдаг. Засгийн газарт хүний эрхийн хангах хамгаалах хуулийн нэмжиг хэрэг зэрэг тогтолцооны ихэнх хэсэг нь явдаг. Учир нь манай төрийн байгууллаганд 4200 байгууллага гэж байгаа. Энэний 90% нь засгийн газрын харьяаны мэдлийн байгууллагууд. За ингээд төрийн албан хаагчдын 90%, төсвийн нөөцийн 90% нь энэ байгууллагад ногддог юм аа. Тэгэхээр засгийн газар бол хүний эрхийг хангах хамгаалах хуулийн нэмжих эрх зэрэгэд манлайлах үүрэгтэй байгууллага байдаг. За эрх сэргээх бол харин шүүх эрх мэдлэр эзлэн шийдэгдэх тодорхой тохиолдол бүхэн дээр хүн болгон дээр яригддаг тусдаа асуудал байдаг. Харин засгийн газрын төвшөнд бол сая хэлээд байгаа энэ бүлгүүдийн эрхийг хэрхэн яаж хангах юм бэ гэдэг тэр дандаа дүн шинжилгээ хийж явж явах ёстой үүрэгтэй ийм байгууллага юм аа. За тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн дээр Монгол Улсын иргэн бол аливаа ялгарлан гадуурхалтаас ангид байх хэрэгтэй гэдгийг бол тунхаглаж өгсөн. Тэгэхээр Монгол Улсын хувьд бол бас үндэстний хувьд бол Монгол үндэстэн, Казак үндэстэн, Тухайн үндэстэн гэдэг ингээд гурван үндэстэн дээр нь одоо олон ястнууд орсон байдаг одоо ийм нэгдмэл Монгол Улс. Нэгдмэл Монгол Улс гэж одоо тодтогч байгаагийн хувьд бол эдгээр одоо үндэстэн ястнууд бол бүгд тэгш хэрэгтэй. Тэгэхээр аливаа хэлбэрээр одоо Монгол иргэн Казак үндэстнийг одоо ялгуурлах, Казак үндэстэн Монгол үндэстнийг ялгуурлах энэ үйл явдал бол байж болохгүй маа гэдгийг хэлж байгаа. Энэ өөр хүний эрхийн зөрчил болно. Хоёрдугаарт ер нь энэ одоо үндэстэн хоорондын соёлын ялгаатай байдлууд бий байдаг. Одоо сүүлийн үед захим сүлжээнд өрнөд байгаа одоо Казак үндэстний оршуулгын зан үйлтэй холбоотой асуудал яригдж байна. Тийм ээ. Өөр одоо магадгүй одоо Казак үндэстнүүдийн хувьд монголчуудын одоо соёлын ялгаатай байдал нь тэдэнд хүндрэл учруулдаг асуудал байхыг бид хүн бас сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ийм соёлын ялгаатай байдлыг бол харилцан хүндэтгэж явах хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ зөвхөн хууль дүрм журмын хүрээнд л явагдах хэрэгтэй. Бид нар соёлын ялгаатай байдалтай гээд энэ хуулиас гадуур гэдэг юм уу эсвэл одоо бусдын эрх хэрэгчлөөнд халдсан байдалтайгаар энэ асуудал бол хэрэгжиж болохгүй гэж үзэж байгаа. Тийм учраас хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс одоо тодорхой одоо санал одоо асуудлуудыг бол эрхгүй байгууллагууд бол дэвшүүлж байсан. Үндэсний цөөнхийн асуудлыг ч одоо хүний эрх хэрэгчлөөний төлөв байдлын ихтгэлтэй оруулаад тэдэнд бол тодорхой одоо чиглэсэн бодлогууд байх ёстой байна гэдгийг бол оруулж өгчсэн байдаг. Цаатан иргэдтэй холбоотой асуудалтай жишээ нь бид хүн бол одоогоос нэг 10 гаруй жилийн өмнө бас асуудлыг судлаад тодорхой шийдлүүдийг гаргаад одоо тэтгэмж авдаг болоод ингээд явж байна. За Казак иргэдийн хувьд бол бас тодорхой хэмжээнд хос хэлний бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр бол хүн одоо эхлээрээ сууж улсах эрхтэй гэдэг одоо хүний эрхийн төгөөмөн тунхаглал олон улсын гэрээ конвенцээр баталгаажуулсан энэ эрхийг бол хэрэгжүүлэх ёстой гэдэг энэ аль болох одоо тэгшэрхийн зарчим үндэстэн ястан хоорондын ялгаатай байдлыг арилгах Монгол улсын одоо нэгдмэл Монгол улсын үндсэн хуулийн дор эргэдэгш байх ёстой гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. За энэ үндэстэн ястнуудын одоо аж амьдралтай холбоотой гэдэг юм уу энэ ястан хоорондын асуудлаар бол хүний эрхийн үндэсний комиссийг төдийлөн одоо гомдол мэдээлэл олноор бүртгэгддэг. За сүүлийн үед нийгмийн захирам сүлжээнд өрнөж байгаа энэ хилцүүлэг гэх юм уу санал шүүмжлэлтэй холбоотойгоор одоо нэр бүхий одоо Казак иргэдийн зүгээс бол хүний эрхийн үндэсний комиссд ялгуурлан гадуурхалтанд өртөж гинэ гэдэг агуулгаар гомдол гаргаад за энэ бол яг шалгах ажиллагаанд бол явагдаж байна. Бид энэ дээр одоо холбогдох шалгах ажиллагааг явуулаад зохиох одоо дүгнэлт шийдвэрээ гаргаад гомдол гаргагч нарт бол мэдээлнэ. За олон нийтэд мэдээлэх асуудал бол байхгүй. Гомдол гаргагч бол тухайн өөрийнхөө гаргасан гомдлын хариуг бол өөрөө авдаг ийм зохицуулттай. За тэгэхээр эцэст нь бол хэлэхэд ер нь бол хүний эрхийн үндэсний комиссоос барьж байгаа зарчим юу гэхээр
Нэгдмэд Монгол улсын иргэн альва үндэстэн ястан гэдгээс үл хамааран бүгдээрээ үндсэн хуулийн дор бол тэгш байх ёстой. Үүнээс үндсэн хуулиараа бүгдээрээ адилхан хамгаалуулах ёстой, тийм ээ. Ялгуурлан гадуурхалт, үзэн ядалт магадгүй цаашлаад энэ нь одоо гэмт хэрэг зөрчлийн золиос болох. За, хүний эрхийн зөрчлийг улам даамжруулах гэдэг юм уу, энэ асуудлуудыг бас гаргаж болохгүй гэж үзэж байгаа. Дээр нь бие биенийхээ соёлын ялгаатай байдлыг хуулийн хүрээнд бол гүнтгэн үзэх ёстой. Хуулийн хүрээнд. Өөрөөр хэлбэл асуудал бол хууль давсан байдлаар шийдэгдэж болохгүй. Аль альныхаа соёлын ялгаатай байдаг нүүдэлчдийн хэв шинжийг бол зөрчихгүй харилцан үндэтгэж байж энэ Монгол улсын иргэд бол эргэтгш одоо аж төрнөө л гэж ойлгож байгаа. Манад ирж байгаа гомдлын агуулга бол улсын их хурлын нэр бүхий шүүн одоо Монгол улсын үндсэн хуулийн дээр заасан иргэн ядгурлан гадуурхалаас ангид байх эрхийг зөрчиж байна гэсэн агуулгатай ийм гомдол бол ирсэн. Өөрөөр хэлбэл Казак үндэстнийг одоо ядгурлж байна гэсэн ийм агуулгатай гомдол юм байгаа. Түүнээс нийгмийн захирам сүлжээнд өрнөд байгаа талцал хуваалтлаас үүдэлтэйгээр одоо тухайн иргэний эрх зөрчигдсөн биш. Одоо нэр эрхгүй албан тушаалтны үзэл бодол хандлага нь бидний эрхийг ядгурлан гадуурхах нөхцөлийг бүрдүүлээд байна гэсэн ийм агуулгатай гомдол бол байдаг. За тэгэхээр Монгол улсын нийгмийн харилцаа бол бүгдэлдээ одоо хуулийн зохицуултын хүрээнд явагдах ёстой. Өнөөдөр Монгол улсад бол оршуулгын тухай хууль гэдэг хууль бол байдаггүй. Оршуулгын зан үйлийг бол одоо орон нутгийн үндэтгэн өрөө өдөртөх ёсны байгууллагын батлан гаргасан дүрм журмын хүрээнд явагдаж байгаа. Тэгэхээр энэс үүдэлтэй нөгөө соёлын ялгаатай байдлаас үүдэлтэйгээр зохицуулагдаагүй, хуульчлагдаагүй энэ харилцаанаас үүдэлтэй бас энэ иргэд хоорондын зөрчилд гараад идэг. Ялангуяа одоо Казак болон Монгол үндэстэн зэрэгцээ орсон сууж байгаа ийм одоо аймаг орон нутагт бол энэ асуудлууд нэлээд хүндрэлтэй байдаг. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс юу гэж асуудал дээр хандж байна вэ гэхээр ерөөсөө оршуулгын тухай хуулийг бол батлан гаргах шаардлагатай. Хуулиар асуудлыг зохицуулаагүй учраас энэ дээр үл ойлголцол гараад байна. Өөрөөр хэлбэл оршуулгыг хаана ямар нөхцөлд ямар одоо дэг журмын хүрээнд ямар зохицуултын хүрээнд хийх ёстой зохицуулт өнөөдөр байхгүйгээс үүдэлтэйгээр Казак иргэд өөрсдийнхөө одоо соёлын хүрээнд оршуулгынхаа зан үйлийг хийж байгаа. Энийг бид хүн буруутах аргагүй. Яагаад гэвэл тэр хүн соёлынхаа хүрээнд хийж байгаа. Өнөөдөр ямар нэгэн оршуулгын тухай хууль байхгүйгээс үүдэлтэйгээр тэрийг хориглоогүй учраас энэ дээр тухайн иргэдийг буруутгах явж боломж байхгүй. Тийм учраас төр өөрөө нийгмийн бүхийд харилцааг өөрөө ямарваа нэгэн хэмжээгээр хууль болон улсын их хурлын тогтоол цархааны хэм хэмжээний актаар зохицуулах ёстой. Энэ үүргээ биелүүлж энэ одоо оршуулгын тухай хуулийг бол батлан гаргаж иж асуудал бол нэг тийшээ болох ёстой гэж харж байгаа. За хүний эрхийн үндэсний комисс бүлгийн цөөнх болох нэг 13 бүлгийг бол бид нэр эрхийг нь хангахад тухайлан анхаарах ёстой гэж үздэг. Эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүсч магадгүй гэдгээс болгоомжлдог учраас тогтолцооны хувьд, институцийн хувьд болон тухайлсан хувь хүнд чиглэсэн ийм хүний эрхийн зөрчил гарахгүй байх, хэрвээ гарсан бол түүнийг заслан зогсоох, урьдчилан сэргийлэхт анхаарах ёстой гэж үздэг ийм нэг бүлгийг бид нэр тодорхойлсон байдаг. Яг тэгэхээр энэ бүлгүүдийн хувьд өөрсдөө өргөдөл гомдол гаргаад явах заримдаа боломжгүй байдаг. Аслагдсан газар нутгийн байдал, өөрсдийн боловсрол, хувь хүний нөхцөл байдал зэргээс хамаарат ийм боломж багатай гэж үздэг учраас тогтолцооны хувьд буюу энэ бүлгийн эрх юунд хангагдж байгаа эсэх, хууль тогтоомжийн хэрэгжилд хангаж байгаа эсэх гэдэг дээр хүний эрхийн үндэсний комисс тухайлан анхаарах ёстой гэж үзэж эренбэлдэг ийм бүлгүүд юм аа. Энд бид нэгдүгээрт нь үндэсний цөөнх, хэлний цөөнхийг авч үздэг, бэлгийн цөөнхийг бас авч үзнэ. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн асуудлыг авч үзнэ, өсвөр насныхны асуудал байгаа, хүүхдүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй бие асуудал байдаг. Сэжигтэн яллагдагч, хоригдогч, цэргийн ингээд ийм асуудлууд бас байгаа. Түүнээс гадна хүний эрх хамгаалагчийн асуудлуудыг бас бид нэмдэг. Ингээд үсгээр өөрөөр хэлэх юм бол тэн дээр асуудал үүсч болзошгүй. За энэ эрх нь зөрчигдөж болзошгүй байдаг ийм 13 бүлгийн дээр бид нэр заавал өөрийнхөө хяналтын хүрээнд байлгадаг. Үүний нэг нь бол энэ үндэсний цөөн, хэлний цөөнхийн асуудал байдаг юм аа. Тэгээ энэ хүрээнд хүний эрхийн үндэсний комисс 2004 онд, 2018 онд бол илтгэл бичижсэн байна. Өөрөөр хэлбэл энэ дээр хэлний боловсролын асуудлыг бол удаа дараа тусгаж ирсэн. Энэ асуудал өдөө хүртэл шийдэгдэх байгаа. Засгийн газарт улсын хурлаас 2 удаагийн тогтоол дээр үүрэг болгосон асуудал нь ер нь энэ монгол хэлээр, аль бие усны хэлээр, өөрийнхөө төрөлх хэлээр сурч боловсрох энэ сургалтын хөтөлбөрийг нь багшийг нь бэлтгэж байгаа.
боловсролыг чанартай болгох хэрэгтэй гэсэн. Өдөө хүртэл энэ залт бол шийдэгдээгүй. Яагаад шийдэгдээгүй гэж үзэж байгаа нэр 2025 онд Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээс шаардлага өргүүлсэн боловсролын яамд тэрэн дээр хос хэлнийхаа боловсролын энэ хөтөлбөрийг батлаач гэдэг шаардлага өргүүлж байгаа. Энэ шаардлагыг хүргүүлэхийн өмнө дүнээд үсгэр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хүүхдүүдийн энэ сурч боловсрол эрэхэд төдийлөн өөрчлөлт дахид зогт гараагүй байсан учраас шаардлагыг өргүүлсэн. За үүний мөрөөр боловсролын яамнаас бол хос хэлний боловсролын ийм сургалтын хөтөлбөрийг бол батлаад одоо ингээд хэрэгжилтийг хангах ажилдаа орцсон явж байгаа ийм дүр зурагтай. Хоёр дахь асуудал хөдөлмөрлөх эрхийн асуудлыг ярьдаг. Энд бид нар бол хөдөлмөрлөх эрхтэр альва үндэс угсаа шашин шүтлэг за үүнээс үл хамааран одоо бусад нөхцөл байдлаас үл хамааран тухайн ажил албан тушаал тавигдах шаардлагыг хангасан л бол тэрхүү хүнийг одоо хөдөлмөрлөх харилцаа үүсгэх ёстой гэж үздэг. Тэгээд дуусгар болгохдоо аль нэг юм хувийн шинж байдлаас нь хамаарат биш хөдөлмөрийн харилцааны үндслэлээр л дуусгарлах ёстой гэж үздэг. Энэ хугацаанд сүүлийн 5 жилийн хугацаанд үндэсний цөөхөөс 2 төрлийн гомдол ирж исэн. Аль алийг нь засгийн газрыг шийдэх ёстой гэж үзсний нэг нь боловсролын асуудал. За энэ талаар бас зарим төрлийн ахац гарсан, шийдвэр гарсан гэж хэлж болно. Харин хөдөлмөрлөх эрхийн асуудал дээр бол төдийлөн ахац харахгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр тухайлан дэмжих бодлого байхгүй бол энэ дээр бид нэр яг хуулийн хувьд бол тийм тусдаа авч үзэх заалт зохицуулалт байдаггүй. Тийм учраас нэг бол тухайлан дэмжих юм бодлого шаардлагатай гэж үзэж байна. Ер нь ингээд хүн төрөлхтний түүхийг харъя л да. Хүний эрхийн түгээмэл тунхаглал өөрөө батлагдсан дээр 1948 онд хилээрээ, шашнаараа, соёлоороо ялгаатай хүмүүс бие бинийгээ буруутгах, зөвтгөх энэ үндслээс болол зөрчилдөө үүсдэг, хурцддаг. Тэр нь бүр тэгээд дайм өргөлдөөний шинжид хүрэгдэг. Тэгээд энийг хүний эрхийн түгээмэл тунхаглал нэгдүгээр зүйлдээ юу гэж хэлсэн гэхээр бид одоо хүн болж төрсөн бол төрсэн цагаасаа эхээс мэндэлсэн цагаасаа эхлээд адилхан нэр төртөө хөндлөгдөх учиртай юм а гэдгийг нь тунхаглаад цаашдаа ингэж эрхүүдийг ийм ирэх бол баталгаатай эдлэх нь боломжтой ёстой маа гэдгийг ингэж баталгаажуулдаг. Монгол Улсын үндсэн хууль бас ялгаагүй. Ер нь бол ингээд хүн төрөлхтний түүх, тухайн улсын түүх аль нэг цөөнхийгөө цөөнх учраас нь ялгуурлаад ийм давмгаалах байдлаар яваад тэгээд ардчлалыг тогтоодог, инх тайвныг тогтоодог, ив найрамдлыг баталгаажуулдаг түүх гэж үгүй юм билээ. Тийм учраас бид нэр кейс болгоноор буюу тохиолдлуудаар нь авч үзэх ёстой. Энэ бодлогыг ялыгаа тухайлан дэмжих. Гендерийн хувьд бол жишээлбэл бид нэр улс төр шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн хүйс цөөнх болчлоо гэж үзээд нэгэн цөөнх болсон учраас квотоор бид нар дэмждэг юм бодлоготой. Үүнийгээ төр тусгай арга хэмжээ гэж нэрлэдэг. Энтэй адилхан бид нар юу гэдгийг илүү залуучуудыг дэмжих гэж хөтөлбөр гаргаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бид нар заавал хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжээ гэж тусдаа төсөл бий болгоод ингээ грант өгч байна. Энэ бол дандаа төр тусгай арга хэмжээ. Энэ хүмүүс өөрсдийнхөө хүчээр та бүхэн ажил хөдөлмөр эрхлээд сураад тэгээд нийгмийн харилцаанд тэгш шударгаар оролцоод үр шимийг нь хүртээрэй гэх нь шудраг бос болдог. Гарааны нөхцөл өөрөө адилхан биш. Ахмадуудад бас адилхан биш. Тийм болохоор энэ ахмадуудад зориулаад бид нар за та бүхэн хөдөлмөр эрхлүүл ийм дэмжлэг өгнө гэж тусдаа зарладаг. Яг ийм байдлаар л бид нар энэ 13 бүлгийн асуудлууд дээр ямарт нь аль бүлэгт нь аль эрхийг нь илүү хангах, хаанаас нь төрийн дэмжлэг гаргах, хаана төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй, хаана зөрчил явж болцгүй байна гэдгийг тодорхойлоод ийм төр тусгай арга хэмжээг тодорхойлох шаардлагатай байдаг. Хүчээр гэдэг юм уу энэ асуудлыг бол шийдэх юм бол боломж байхгүй гэдгийг хүн төрөлхтний түүх хөл биднэрт харуулдаг. Бид нар ингээд маш олон төрлийн хүний эрхийн зөрчлийн асуудалтай тулгарч нүүн шинжилгээ хийж байна. Ер нь юунаас болоод хүний эрх зөрчигдөх юм бэ гэхээр нэг 5 үндсэн шалтгаан ярьдаг. Нэгдүгээр нь хууль тогтоомж өөрөө тодорхойгүй байна гэдэгтэй бодлого өөрөө тодорхойгүй байна гэдэг. Хоёрт нь байгууллага институцийн хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо сул байна. Өөрсдөө чиг үргээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудал ярьдаг. Гуравдугаарт нь хамгийн том шалтгаан бол батлагдсан хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Одоо дүүрэн, жуурам, эрх зүйн акт, хууль тогтоомж баталсан. Тэгтэл түүнийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудал ярьдаг. Дөрөвдүгээрт нь төсөв санхүүгийн боломж хязгаарлалт нь байна гэдэг. Тавд нь төрийн албан хаагч өөрөө хандлага, мэдлэг, чадвар сул байна гэдэг ийм ярьдаг. Тэгэхээр яг таны хэлж байгаа асуудал нэг шалтгаан нь байдаг. Өөрөөр хэлэх юм бол батлагдсан дүрм журам хууль тогтоомж бодлого яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ? Энийг хэрэгжүүлж чаддаг газар ер нь бол эрх зүйн төр тогтдог юм бэл.
Зөвхөн тунхаглаад ийм учиртай маа бид ийм ирээдүйд зорихыг тэмүүлж байна гэж хэлээд тогтцдог соёл гэж байхгүй. Хэрэгждэг дүрм журм гэж байхгүй. Тийм учраас хууль тогтоомж батлана гэдэг бол нэг л алхам, түүнийг хэрэгжүүлнэ гэдэг бол маш өргөн өрөөний юм далаацтай алхам болчиход байгаа. Монгол улс энэ хууль тогтоомжийн хэрэгжилтэн дээр маш олон доголдол сул тал байгаа. Түүний нэг нь энэ. Одоо хууль зүйн байнгын орооноос тогтоол гарсан байна. 2018 онд. За цаатан иргэдийн аж байдлыг судалсан байна. За үндэсний цөөнх гэдэг байгаа казакуудынхаа асуудлыг судалсан байна. Тэр дотроо бас одоо амьдраад байгаа энэ урайхаачууд гэдэг ингээд асуудалд нь судалсан байна. Ямар асуудал тулгамддаг юм бэ гэдэг. Нийгмийн халамж хамгааллын асуудал ярьж байна. Тэрнтэй холбоотой засгийн газар бол 2018 онд энэ хүний эрхийн үндэсний комиссын гаргасан судалгаа түүний дүн шинжилгээний мөрөөр засгийн газрын бас тогтоол гаргаж асуудлыг бол шийдэх юм нэг алхмыг бол жишээ нь хийсэн байгаа. Бусдуул нь бол тийм ахицтай шийдэгдэггүй. Энэ дээр засгийн газар өөрийнх нь бол хариуцсан үүрэг мөн. Тэгээд нэг юм бол дандаа байдаг энэ ардчилсан үндсэн хуультай улсад энэ хилээд байгаа тэр бүлгүүд цөөнхүүд эдний эрхийг яаж хангаж байгаа мэ гэдэг бол дандаа тусгайгаар авч үзэж дүн шинжилгээ хийж тэгээд тэр зөрчигдөж байгаа зөрчигдөж болцсохгүй байгаа эрхтэр нь хариу арга хэмжээ авах бол бүх ардчилсан улсын засгийн газрын хүлээдэг үүрэг юм аа. Эрхийг хангана, хамгаална, хөлн дэмжин, эрхийг сэргэнэ гэд ярихаар заримдаа нэг өдрийн дотор шийдэгдэг асуудал байж болно. Тэгвэл ихэвчлэн жишээ нь бодлогын шинжтэй асуудлууд энэ альва бүлгийн цөөнхийн эрхийг хангах асуудлаа тууштай тасралтгүй хэрэгжүүлсэн бодлого хууль тогтоомжийн үр дүн байдаг. Энийг богино хугацаанд үр дүн үзэн ч гэдэг юм уу шийдэх боломжтой асуудлууд байхаас гадна урт дунд хугацаанд ингэж байнгын бодлогынхоо түвшинд авч явах ёстой асуудал байдгийг бол санах хэрэгтэй. Тухайлсан иргэн дээ гэд гомдол гаргах юм бол тэр хүний асуудлыг шийднэ. Энэ хүнийг ажилд авсан нь ажилд авахгүй байгаа нь ялгуурлан гадуурхалт юм уу? Ажлаас хасна нь ялгуурлан гадуурхалт юм уу гэд шийдэх юм боломжтой. Харин бүлгийн хувьд авч үзэхээр энэ дээр бол дүн шинжилгээ хэрэгтэй, бодлого хэрэгтэй, шийдэл шаардлагатай. Тийм учраас энэ нэг төвшөндөө ялгаж бол авч үзэх шаардлага байдаг. Тэгээ айл болох соёлын төвшин, зан заншлын төвшин, тэгээд дараа нь эрх зүйн баримт бичиг, дүрм журмын төвшинд тэрнийхээ хэрэглээний төвшинд, практик төвшинд ингэж хүний эрхийн соёлыг төлөвшүүлнэ гэдэг бол хугацаа шаарддаг. Тэгэхээр хүний эрх гэдэг бол өөрөө төг юм л. Одоо нэг ч хүний эрх зөрчигдөх ёсгүй. Тэр хүн гэдэг бодгалыг бий болж төрсөн бол тэр хүний өөрийн заяа магтаалмал үндсэн эрхүүдийг эдлэх ёстой. Тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс бол дэж одоо нэг ч хүний эрхийг зөрчигдөхгүй байх. Тэр хүний эрхийг аль болох зөрчигдөл өрсөн сэргийлийг хамгаалах, хангах тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө одоо явж байгаа. Хүний эрхийн комиссийн хувьд бол яг сая нөхцөл байдал авч үзээд гол нь тэнд хүүхдийн сурж боловсролын эрхийн асуудал бол тэгээ жоохон хөндөгдөд байна. Хоригдоод байна. Өөрөөр хэлбэл хэдийгээр тухайн хүүхд бичиг баримтгүй учраас нэг боловсролын захин бүртгэлгүй учраас төгсөөд боловсролын одоо гэрчлэгийг авч чадахгүй байна. Тэгэхээр тэр хүүхдүүд маань өөрөө уг нь бол одоо хаанаас үл хамаараас төрснөөс үл хамаарч хүүхд бол өөрөө сурж боловсрох эрхтэй, хөгжих эрхтэй. Цаашаа тэр хүүхд өсөн дэвжих тэр эрх нээлттэй байх хэрэгтэй. Тэгтэл тэр хүүхэд зөвхөн тэр бичиг баримтгүйгээ шалтгаалаад боловсролын тэр захин бүртгэлд тийм ээ байхгүй гэдэг үндслэлээр тухайн сургуульд одоо ингээ өөрөө сураад байгаа шүү дээ. Хүүхдүүд сураад байгаа хэрнээ тэр төгсөлтийнхөө үнэлгийг авч чадахгүй байгаа. Цаашаа тэр нэгдээ сургууль одоо унсан урах боломж нь хязгаарлагдж байгаа нь өөрөө жоохон үнэлтэй харамсалтай асуудал байна. За Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс хуулиар заасан чиг үүргийнхаа хүрээнд хүний эрхийн олон талтай асуудлуудыг хөндөж зөрчлөөс өртсөн сэргийлэх, за хүний эрхийг хүндэтгэх хамгаалах чиглэлээр бол маш олон асуудлуудыг хөндөж ажилладаг байгаа. За эдгээрийн дотор бол үндэсний цөөнхийн асуудал, за үндэсний цөөнхийн одоо эрхийн асуудал бол одоо бас маш том байр суурийг эзэлдэг, анхаарах ёстой, заашгүй анхаарах ёстой асуудлуудын нэг байдаг. За Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулиар
Монгол улс дахь хүний эрхчлөөний байдлын талаарх илтгэлийг Комисс чихийн үүргийнхаа хүрээнд улсын хуралд жилд бүр одоо боловсруулж хилцүүлдэг ба хөргүүлж хилцүүлдэг. За энэ одоо 25 жилийн хугацаанд бол Комисс 25 удаагийн илтгэл боловсруулж чих хуралд хөргүүлсэн. За үүний дотроос яг одоо тухайлан 5 одоо илтгэлд үндэсний цөөнхийн эрхийн асуудлыг бол хөндөж холбогдох одоо чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг одоо зөвлөсөн одоо 30 гаруй зөвлөмжийг бол улсын хурал танилцуулсан байдаг. За энэ одоо илтгэлийг их хурлаар хэлэлцээд холбогдох чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тогтоолоороо их хурлын тогтоолоор засгийн газарт бол даалгадаг байна. Тухайлбал 2004 онд одоо 3 дахь илтгэлийнхаа хүрээнд цаатан иргэдийн асуудлуудыг авч хүндсэн байгаа. За мөн одоо 2009 онд бол буюу 8 дахь илтгэлийнхаа хүрээнд бол цаатан, тува, казак иргэдийн одоо эрхийн асуудлыг авч хөндөж ирсэн. За энэ чиглэлээр бол бас яг энэ 3 бүлгийн одоо 3 одоо ясны хувьд бол 24 санал зөвлөмжийг бол их хуралд хөргүүлж одоо бас холбогдох одоо байнгын хорооны тогтоол бол гарсан байдаг. За 2017 онд мөн одоо 16 дахь илтгэлийнхаа хүрээнд хүүхдийн эрхийн хэрэгжлийн зарим асуудал сэдвийн хүрээнд Баян Улгийн аймагт одоо аймгийн одоо хүүхдүүд үндэсний цөөнхийн дунд амьдарч байгаа хүүхдүүдийн одоо их хэлээрээ боловсрол эзэмших эрхийн асуудлыг мөн хөндөж энэ чиглэл дээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бол одоо их хурлын тогтоолоор засгийн газар даалгасан. Гэх жишээтэй ингээд одоо 5 одоо илтгэлд бол одоо комисс одоо үндэсний цөөнхийн асуудал энэ дотор бол зөвхөн одоо казак иргэдийн асуудал биш тийм ээ. Цаатан, тува, урианхаа гэх мэтчлэн одоо иргэдийн асуудлыг бол иргэдийн эрхийн асуудлыг хөндөж их хурлд танилцуулсан. За их хурлд танилцуулсны мөрөөр засгийн газарт бол хууль зүйн байнгын хорооны болоод их хурлын тогтоолуудаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан байдаг. За харамсалтай нь бол яг засгийн газрын одоо яг энэ засгийн газарт өгсөн одоо тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлт бол төдийлөн хангалттай биш байгаад байдаг. Монгол улсын одоо хүний эрхийн үндэсний комиссийн одоо энэ илтгэл буюу Монгол улстай хүний эрх хэрэгчлөөний төлөв байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд засгийн газарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг засгийн газар жил бүр одоо улсын хуралд танилцуулж илтгэх одоо үүргийг хүлээдэг. Гэтэл бол тогтоолын хэрэгжил маань өнөө хүртэл төдийлөн хангалттай биш. Монгол улстай хүний эрх хэрэгчлөөний төлөв байдлын талаарх илтгэлийг хэлэлцээд засгийн газарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг засгийн газар жил бүр одоо улсын хуралд танилцуулж илтгэх одоо үүргийг хүлээдэг. За энэ одоо үүрэг маань бас төдийлөн хангалттай биш байгаад байна. Тогтоолоор бас одоо засгийн газарт үүрэг өгөө тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бол хууль зүйн байнгын хороонд даалгадаг байна. Тэгэхээр яг энэ одоо тогтоолын хэрэгжилт хууль зүйн байнгын хороо тухайн жилд бол засгийн газрын одоо тогтоолын хэрэгжилтийг хангасан байдлыг сонсож мөн одоо холбогдох арга хэмжээг авах ийм одоо шаардлагатай байдаг. За мөн одоо тогтоолын хэрэгжилтэд одоо дүн шинжилгээ үнэлгээг одоо хийснээр их хурлаас одоо их хурлын тамгын газраас мөн одоо сүүлийн 5-6 удаагийн илтгэлийн мөрөөр одоо гаргасан их хурлын тогтоолд үнэлгээ хийсэн байгаа. Мөн хэрэгжилт хангалтгүй гэдэг ийм үр дүн гарсан байгаа. За мөн комиссоос одоо бид бас одоо яг холбогдох яамдуудаас одоо илтгэлийн хэрэгжилтийг авч тайлангийн нэгтгэж аваад өөрсдөө бас үнэлж үздэг. За энэ дээр бол мөн одоо үнэлгээ нь хангалтгүй гэсэн ийм одоо байдалтай байна. За хос хэлээр одоо буюу одоо их хэлээр боловсрол эзэмших ялангуяа суурь боловсрол эзэмших эрхийн асуудлыг бол бас хөндөж тавьсан те. За энэ хүрээнд бас холбогдох мэдээлэл одоо судалгаа дүн шинжилгээ хийгээд хяналт шалгалтыг хийгээд боловсролын сайдад бол комиссийн гишүүнийд одоо шаардлагыг хөргүүлсэн байна. За энэ шаардлагад бол холбогдох асуудлуудыг тусгасан те хүүхдүүдийн одоо их хэлээр суралцах эрхийг хангах хүрээнд за холбогдох хууль улсын гэрээний одоо заалтуудыг хэрэгжүүлэхийг бол шаардсан. За энэ шаардлагын бэлтийн хүрээнд боловсролын сайдаас Баян Улгийн аймгийн боловсролын газар засаг дарагт бол бас холбогдох чиглэл удирдамжийг бол хөргүүлсэн гэсэн ийм хариу бидэнд өгсөн байна.
За комиссийн одоо комиссаас боловсруулад жил бүр их хурлд танилцуулж байгаа илтгэл бол одоо комиссийн үйл ажиллагааны чиг үүрэг, үйл ажиллагааны за мөн чиг үүргийн хамгийн чухал, хамгийн том асуудал байдаг, ажил үйл ажиллагаа байдаг. За энэ одоо илтгэлийг боловсруулахад бол бид бүтэн жилийн хугацаанд тухайн одоо сонгосон эрхэн зөрчигдөж байгаа асуудлаар бол бүтэн жилийн хугацаанд маш их олон хяналт шалгалтуудыг хийдэг, судалгаа дүн шинжилгээнүүдийг хийдэг, за олон талын уулзалт хэлэлцүүлүүдийг зохион байгуулдаг тийм ээ. За энэ олон ажлын үр дүнд одоо илтгэлээ боловсруулж их хурл танилцуулдаг. За их хурл танилцуулаад хэрэгжилтийг нь одоо хангаж ажиллахыг тийм ээ, яг энэ гараад байгаа зөрчлөлүүдийг арилгахыг, за мөн одоо хүний эрхийн үндэсний комиссаас өгч байгаа энэ зөвлөмж саналыг биелүүлэхийг одоо засгийн газарт даалгадаг. Харамсалтай нь яг энэ төдийлөн хангалттай биш, хэрэгждэггүй ийм асуудал байна. Тэгэхээр яг аль талдаа засгийн газар их хурлынхаа тогтоолыг биелүүлдэг байгаасаа тийм ээ. За мөн одоо их хурл одоо гаргасан тогтоолынхоо хэрэгжилтийг эргэж одоо үнэлж дүгнэдэг. За тодорхой одоо шаардлагатай бол хариуцлага тооцдог, илүү сайжруулах тал дээр бас анхаарч ажилладаг байвал одоо энэ эрхийн зөрчлийн асуудал маань бас бүрэн шийдэгдэхгүй маа гэхэд тодорхой хэмжээгээр бас багасах одоо шийдэгдэх юм боломж бүртнэ л гэж